ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ. За энэтэй холбоотой миний би 2004 оноос хойш Монголд одоо сургуулийн насны хүүхдүүдийн дунд хоол шимт хижээлийн талаар судалгаануудыг хийсэн юм а. 2004 он гэдэг чи одоо хэдчнээ жилийн өмнө ооз. Тэгээ яг энэ судалгааныхаа хүрээнд сургуулийн насны хүүхдүүдийн өндөр жин, биеийн жингийн индекс, за гэдэг хоол шимт хижээлийн асуумж, тэгээд одоо юу гэдгийг наад захын одоо хэмжилтүүд, за тэгээ лабораторийн шинжилгээ энтрийг бүгдийн дэлгэрэнгүй хийгээд хамгийн сүүлд 2020 онд дуусан судалгаагаар бараг 21 аймгийн 170 гаруй сургууль хот хөдөөгийн сурагчдын дунд бас одоо хоол шимт хижээл, хүүхдийн өсөлт, хоолтын хэв маяг гэдгийг судалсан. Тэр судалгаанд оролцоо явж исэн үеийн туяа цэцэг захирал эндргээд наан бас энд манайхас хүмүүс сууж байна. Мэдээлэл сайтай байх хэвээр. За бид нар энэ дээр ингээ ярьж байхдаа сая асуулт нь ч тэр хариулт нь ч тэр үнэхээр мэрэгжлийн биш, маш буруу зүрх ойлголт төрүүлэхээр наад захын ойлголтгүй юмнууд яриад байна. Би одоо бүр альнаас нь эхэлж засаа явахаа ч мэдхээ байтлаа бүр юу ячаамаа. За нэгдүгürt хот хөдөөгийн дунд судалгаа хийсэн ялгаанууд байгаа. Сургуулийн насны хүүхдүүд хийсэн байгаа. Өвөл зүүнний улирлаар хийснээрээ ч бас байгаа. Тус тусад нь насны бүлэгдэн шимт хижээлээрээ оруулж ирээд танилцуулга хийгээд улсын хурлын гишүүдэд шийдвэр гаргагч нар мөнгө төгрөг шийдэх гэж байгаа хүмүүстээ үнэн зөв боттой мэдээллийг өгдөг болмоор байна. Тэгэхгүй энэ ч одоо хайш юм би хэдэн оны хэдгээр зууныхаа юм яриад та дөнгөжл нэг цэдэн шимт хижээлийн хэдэн хувь байгаа л гэдэг юм. Калорил яриад ах юм уураг өөхтөс нөөц суснасаа ерөөсөө цаашаа бүр гарахаа байц юм ааш. Эний чинь цаа чин зайлшгүй шаардлагатай өөхлөг, тослог, тэгээ fatty acid гэж ярьдаг шүү дээ. Эсвэл одоо энэ юунууд файбер, антиоксидант маш олон зайлшгүй шаардлагатай хоол хүнс шимт хижээлэр ялангуяа сургуулийн өсөж бойж байгаа хүүхдүүд хэрэгтэй юмнуудаа яриад тэрнийхээ хувь, тэрний тархал, тэрний өвөл зүүн, тэрнийхээ хот хөдөөгийн ялгаатай насны бүлгээр нь ярьж тайлбарлаж ойлгуулаач гэж одоо бүр хүсмээр. Энийг гэхдээ би ингээ ярьсаар гад залхаж байна. Би 20 хэдэн жил яг энийг ярьж байна. Эрүүл мэндийн яам, хөдөө аж ахуй, боловсрол юу н хаана сургуульд юу намайг сонсох хүн байвал бүгдэд нь л ярьдаг байсан. Одоо яг энэ юмгаа дахиад яг тэр нэг хуучны системээрээ яриад одоо л яг үүндээ малын тижээлэгч ингэж ярихаа болцсон байгаа шүү дээ. Бүр наривчилсан шинжилгээ ухаан буюу сайенс төр тулгуурлаж ярьдаг байгаа шүү дээ. Тэгсэн чинь одоо юу ярьж байгаа юм бэ бид нар? Хоол хүнс шимдэжлээс болоод хавдар үүсдэггүй гэсэн чинь тиймээ үүсдэг гэж шууд яриа авчих юм уу бид нар? Хаана ямар судалгаан дээр юун дээр тулгуурлаж энийг яриад ийм мэдээллийг өгөөд энэ суугаад байгаа байлаа. Тэр сайтейшнтайгаа хэлж өгөхгүй бол ингэж буруу зүрх мэдээлэл тарааснаас болоод яг зөв интервенц зөв юм ярьж чадахгүй байгааг ойлгож байгаа тийм үү? Минутаа нэмээд авчих хүн ярихад ингээ хурд авчиад намайг. За хэдэн асуулт? Гаммаг шүү нэмэлт 1 минут. За 3 асуултанд. Нэгдүгürt энэ хоол шимт хижээл буюу school одоо үдийн цай гэж хөтөлбөр байсан тийм үү? Яг би тэрний өмнөх судалгаануудыг бүгдийг гаргаж өгж үдийн цай хөтөлбөр энх хоёр ерөнхийлөгч байх үед хаа энэ энх хоёрыг хэлжсэн. Дараа нь чинь 2020 онд үдийн хоол болсон. Үдийн хоол хөтөлбөрт хамрагдахын өмнө хамрагдсны дараа сая миний нэрлсэн юмнуудыг зөвхөн шимт хижээлээр нь биш одоо ингээд задал судалсан судалгаа юм уу мэдээлэл репорт мастер PhD-ийн төвшингийн ч юм юмнууд байна уу. За энэтэй холбоотой өвчлөлтийн тархалт буурсан уу? Жишээлбэл одоо тураалт ч юм уу, эсвэл дутагдлууд ч юм уу, эсвэл одоо ясны сэргэжилт ч юм уу, эсвэл таргалалт, эсвэл одоо илүүдэлжин, эсвэл шимт хижээлийн дутагдлуудыг үдийн цайны өмнө, үдийн хоолны өмнө юм уу дараа гэснийг. За илрүүлэлт хяналтынхаа тогтолцоог бас яаж хийж байгаа вэ? Тохиолдлуудыг сургууль, өрхийн эмнэлэг салбар хооронд одоо яаж холбож, яаж шийдвэрлэж байгаа? Эдийг олон нийтэд ил гаргаж ирж чадж байгаа юу? За гаммаг шууны асуултанд тэр өмнө хойно үдийн цай өмнө хойно хоолны өмнө хойно судалгаануудаа наривчилж хийж чадчихна уу, хяналтаа яаж хийж чадна гэдэг дээр хэн хариулах вэ? Мэргэжлийн байгууллагуудаас байна уу? Эрүүл мэндийн яам хариулах уу? Боловсролын хариулах уу? За тэр судалгаануудыг хийсэн юм байна уу? Дүн шинжилгээ
Эрүүл мэнд дээр байгаа юу тэр судалгаанууд? Үдийн хоолны болохгүй тэр мэрэгчлүүд наашаага суугаад хариулж болно шүү дээ. Ямаа мэдж байгаа энэ мэдээлэлтэй байгаа хүмүүс нь. За 3 номер очрот дарга. За яг өдийн цай хөтөлбөр, өдийн хоолны хөтөлбөрөөс өмнөх болон хойно яг харьцуулсан тийм судалгаа дүгнэлтүүд бол их ховор юм шиг байна. Одоо яг энэ тал дээр дахин судалж одоо хариулъя. Тэгэхдээ Нэгдсэн үндэсний байгууллагын ЮНЕСКОгийн ЮНИСЕФ-ийн дэлхийн эрүүл мэндийн хүнсний хөтөлбөр, за сум дунд сургууль дээр бүтэн өдрийн хоол, баяжуулсан үдийн хоол туршиж үр дүнг нэг судалсан судалгаа байд юм байна. Тэгээ бие махбодын өөрчлөлт хоолны чанарыг сайжруулснаас 6-аас 12 насны сарын дараа хүүхдийн цусны гемоглобины түвшин цус багталт буурсан, өсөлт нь нэмэгдсэн, жингээ харьцаа нэмэгдсэн, өсөлт бодлолтод нь бас тодорхой хэмжээгээр нөлөөлжсэн ийм одоо судалгаа бол байна гэж. За бусад судалгааны чиглэлээр бол боловсролын яам төрөндөө хариулъя гэдэг тэгж явах шиг байна. За тэгээ 1 номер боловсролын яам тэгвэл нэмэлтээр хариулт өгье. За яг энэ сургуулийн өдийн хоолны хөтөлбөр хэрэгцсэнтэй холбоотой хуулийн дээр байгаа яг эрүүл мэндийн яам 5 жил тутамдаа судалгаа хийнэ гэсэн хоол дэжилийн судалгаа хийнэ гэсэн заалт байгаа. Энэ хүрээндээ бид нар сая 24 оны хүн амын хоол дэжилийн судалгаанд яг энэ сургуулийн насны буюу 6-аас 18 насны хүүхд гэж бүр ангилж тусгай үзүүлэлтүүдийг оруулж өгсөн. Өмнө нь бол тийм үзүүлэлт байгаагүй. Тэр үзүүлэлтээрээ 2024 оны судалгааны тайланд бол яг 6-аас 18 насны хүүхдийн хоол дэжилийн байдлын судалгаа 1-р гарсан. 2-р манай боловсролын яамны зүгээс за олон улсын төслөлтөрүүдийн хүрээнд бол хэд хэдэн судалгаануудыг хийсэн байгаа. Хийсний үндсэн дээр бид нар түрүүний нөгөө дунд ангийн буюу өсвөр насны хүүхдийн хоол тэжээлийн байдал, шим тэжээл, за шим тэжээлийн байдлын судалгааг бид нар хийсэн судалгаанууд бол байгаа. За хамгийн сүүлд бид нар JICA олон улсын байгууллагаар хийсэн судалгааны дүнгээр 2 аймгийн төвшөнд хийхэд бол 10 хүүхдийн 9 дэ амин дэмийн дутагдaltaй гэсэн ийм дүн гарсан байгаа. Үүнийхээ хүрээнд бид нар бас сүү хөтөлбөрийг хэрэгжүүлээд ингээд явж байгаа. За даасамгийн гаммаа гişүн тодруулъя. Тийм наад судалгаа байгаа байхгүйг чинь би танаас хамгийн их мэдхөх үү. Тэгж бол асуусангүй. Та хэдэ хариулаад байгаа юм чинь амар учир дутагдaltaй байна гэдгийг хэлээд байна шүү дээ би. Файбер ямар байгаа? Сургуулийн насны хүүхдүүд антиоксидантууд ямар байгаа? B9 ямар байгаа? Витамин D-г сая ярьлаа. C ямар байгаа? Е байгаа? Кальци, магнезиум хамгийн дутагдaltaй гарч байгаа нь сая миний нэрлсэн витаминууд байхгүй юу? Тэн дотроос амийн хүчлүүд байгаа зайшгүй өөрөөсөө авах хэрэгтэй тий. Тэр амийн хүчлүүдийг бас ямар байдлаар оруулж ирсэн. Тэгээ ер нь цөмөөрөө энэ дээр яг нэг өнөөдөр ийм тогтвортой ийм тогтоолч юм уу өргөдлийн байнгын хорооноос гаргая гэсэн надад санал байна. Энэ дээр юуг яаж хянжээж энэ мэдээлэл ярих уу гэхгүй бол үнэхээр энэ 20 хэдэн жил бид нар энийг л ингээ урагшлахгүй байгаа юм шиг сэтгэл төрөөд ялангуяа энэ хоол шим тэжээлтэй холбоотой нөгөө хоолны зориултын өвчлөлийн мэдээллүүдийг за тий. Ер нь бол энэ өнөөдрийн хилцүүлгийн гол зорилго ч гэсэн хуулийн хэрэгжил ямар төвшөнд байна, бидний тулгамж байгаа асуудал юу байна гэдгээ бид тодорхойлоод энэ дээр бас арга хэмжээ авъя гэж байгаа юм. Тэг яг уу энэ дээр бол бид нар бас одоо бүр нарийн төвшин мэдээлэл нь байхгүй ч гэсэн ямар тач энэ юу гэдэг 2019 онд хууль батлагдсан дэвшил болсон алдаатай оноотой байгаа тийм үү? Тэгэхдээ тэр үед одоо 21-22 онд тогтоосон тариф чинь бол үнэхээр хүүхдүүдийн шим тэжээлийг нэгдүгээр давхад дутуу байна гэдэг нь ойлгомжтой байна. Энэ дээрээ тэр төсөв санхүүгийн болцоог нь гаргаж шийдэл хайж оруулъя. Бид нар өнөөдөр нэг хэдэн тэрбум төгрөг хүүхдүүдээс харамлж сэтгэл гаргахгүй байгаа чинь ирээдүйн хойч үе хорлож байгаагийн л одоо нэг юу шинж штэ тий. Энийг 32 тэрбум төгрөг дотор байранд сууж байгаа хүүхдүүдэд гараад өчгöd юу нь болохгүй байгаа. Дунд ахлах ангийнхандаа нийтдээ нэг 270 тэрбум гаргаад өдийн хоолнд хамруулчихад
Монгол Улсын төсөв тэгээд дампуурчих гээд байгаа юм уу? Би бол үгүй гэж бодож байна. Энд дээр бол зүгээр энэ асуудлыг хэр чухлыг ойлгуулах ажил болон энд анхаарал хандуулах асуудал ер нь дутагдаад байгаа байх гэж бодож байгаа. Үе үеийн ер нь парламентод эмэгтэй гишүүдийн асуудлыг ярьж энэ хоол үйлдвэрлэлийн хуулийг батлуулж тарифыг нэмэгдүүлэх асуудал дээр дуурж ирсэн. Энэ удаагийн парламент бол эрэгтэй эмэгтэй гэлтгүү энэ дээр анхаарж байгаа. Энэ момент дээр бол бас энэ яам тамгын газар ажиллаж байгаа хүмүүс, бодлого дээр ажиллаж байгаа, доктортой ажиллаж байгаа энэ хүмүүс маань энэ дата мэдээллүүдээ нэгтгээд эхний ээлжинд авах алхмуудаас хийх тал дээр та бүхэн бас санаачлагтай ажилламаар байна. Монгол одоо хүүхдүүдийн ерөнхий боловсролын сургууль сурж байгаа хүүхдүүдийн 47% нь л үдийн хоол идэж штэ. 53% нь идэж чадахгүй байна. Тэгээд энэний чи үр дагавар нь тэр 24 оны судалгаагаар шимт хичээлийн дутагдaltaй, хөдөө орон нутагт илүү бас ньютришн дутагдaltaй, шимт хичээлийн дутагдaltaй, өсөлт нь бага байна гэд олон ийм ойлгомжтой үр дагаврууд гарцсан байхад бид нар бол наазахын арга хэмжээг авахгүй байх гэдэг бол нэгдүгээрт одоо эмэглэлтэй тийм үү? Заавал авах хэрэгтэй. Хоёрдугаарт яг мэдээж төсөв мөнгөний асуудал хязгаартай гэдгийг ойлгож байгаа. Бага төсөв дээрээ бид нар яаж шимт хичээлийн хамгийн оптималны болох уу гэдэг энэ гаммаа гишүүний хэлж байгаа нарийн одоо энэ судалгаанууд дээр үндэссэн юун дээр анхаарах хэрэгтэй гэдэг юм байгаа. Тэгээ энэ дээр манай энд өнөөдөр хүрэлцэн туяа цэцэг даргаас өргөдөл ирсэн. Өргөдлийн байнгын орон дээр энийг ч бид нар бас тэр боловсролын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдэх ёстой гэж харж байгаа. Шимт хичээлээ бид нар яаж хийж байгаа? Энийг боловсролыг нь хаанаа тэр хоол зүйчт нь эцэг эхтэн хүүхдүүдэд өгөхгүй бол одоо баахан төсөв нэмээд шимт хичээлэн сайжрахгүй бол дахиад бас те учир дутагдaltaй үр дүн гарна гэж харж байгаа. Тэгэхээр гаммаа гишүүнийг бас энэ санаачлагыг гаргаж байгаа талархаж байна. Бид бас энэ өнөөдрийн хилцүүлгийн дараа өргөлийн байнгын ороогоороо гараад нэг санал дүгнэлт гаргаад цаашид 27 оны төсөв дээр ямар арга хэмжээ авах уу, бодлогын төвшөнд ямар арга хэмжээ авах уу гэдэг дээр нэгдсэн санал дүгнэлт гаргаад явъя гэж бодож байна. Тэгээ босод байнгын хороо засгийн газарт бас үүрэг чиглэл өгсөн. Тэгээ энэ дээр бас гаммаа гишүүнийг хамтарч ажиллаж те. Одоо мэрэгжлийн хүний хувьд энэ асуудал дээр маш хамгийн удаан жил судалгааг нь хийж нарийн мэдж байгаа хүний хувьд бас энэ дээр маллаж ажиллана гэдэг нь чинь бас гаммаа гишүүний хувьд Монгол Ардын намын бүлэг дээр ч гэсэн энэ асуудлаар танилцуулга хийж санаачлаг гаргаж явж байгаа ийм гишүүн байгаа. За ганц зөргил увсан жамц гишүүн асуулт асууя.